За сайн бацхан манайхаа за өөрөө үед хүүтэн гэж ихтэйхэн болж байна. Ёстол нөгөө дүн өвөл гэдэг шиг хүүтний ирч чангарч байна да. За тэгээ дархан готод манай хүүтэн гэж янз юм байна. За орой ингээд гэртээ сайхан гэр бүлэрээ халуун зоогоо хүртэх гээд за хуушуур бэршхий хийсэн байна. За тэгээд хоолоо сайхан хөөрхөн хүүхдүүдтэйгээ зооглож дуусныхаа дараа за хүүхдүүдээ сайхан шар суунд оруулнаа. За намрын сайхан бэлдэж хураасан. За нэг 20 литр шар суу байсан. За түүнийг халаагаад за хүүхдүүдэд томоос нь авахгүйлаад оруулж өгөндөө. За тэгээд ялангуяа энэ сайхан шар сууд цагаан идэг зооглож шар суунд орж өссөн хүүхд бол ханиад шуухнаа ер нь хүрхгүй шүү дээ. Биеийн дархлааг бол маш сайн тэтгэж дархлааг бол батжуулж өгдөг гэж шар сууг ээж маань хэлдэг. Ялангуяа ээж маань бага залуу насндаа бол шар сууг их ууж байсан гэж надад ярьдаг. За шар суугаа залгилаад шар суунаас уучдаг байсан. Тэрэндээ ч ингээ сайхан уртнаас л удаан жаргаж би тинхээ тамир тинхээ дажгүй сайхан явна гэж ээж маань бас дурдсан байдаг үлээ. Тиймээс та бүхэн маань энэ сайхан Монгол малын шимт малын сүүнээс гардаг шар суу ээзгийн аруул өрөм сүгэ хүүхдүүд айл болох сайхан зооглуулж байгаараа. За би эрх зун буюу энэ зун маш гоё хүүхдүүдийг орох боломжтой шар сууны байна. Шар сууны жижигхэн байна хийн гэж бодож байгаа. За тэрэнд маань хүүхдүүд маань шар суундаа ороод тухлан саадах болно гэж бодож байна.